る命栄えある朝ぼらけ与えておくる一億も観光は高く天をつくいざ行けつわもの日本花と咲く実の反撃を獣医の胸に引き締めて正義の戦行くところ枯れた浜マントのホブをいざ行けつわもの日本男児輝くに旗咲き立ててこういう勝利の戦が無敵日本の戦をしろ世界に示す時の今いざ行けつわもの日本男守る十五に憂いなし山 Сүм хийдэд чивэлсэн босовчд дахин нэгэн цэргийн гавьяаг авч үзье. Пинжиё бол хятадын ардын чөлөөлөх армийн офицер бөгөөд бослого дарах тушаал авч Солонгосоос дуудагдан иржээ. Тэрээр интернетэд бослогыг дарсан цэрэг эрийн өдрийн тэмдэглэл гэсэн зохиолон нийлсэн байна. Пинжиёгийн анги нь Солонгосоос хятадд буцан ирээд хатан голыг гатланх бэлтгэл хийж олон удаа сургуульжээ. Үүний дараа Пинжиёгийн алав хаадаг 401-р инженерийн анги 1958 оны 6-р сарын 29-нд Хөхнөр мужийн Минхэ-сяны засгийн ордон байдаг Шантан тосгонд хүрч очив. Цэргүүд дайнд орохоос өмнө тангараг өргөж феодал Монголын эзэдийн дарлал дор гашуун зовлонд туулж буй элэг нэгт төвдүүдийг чөлөөлөхийн төлөө мөн зол жаргаланд социалист нийгэм байгуулахын тулд босгогчдыг нэн дөрөв устгах хэрэгтэй гэжээ. 7-р сарын 1-ний өдөр Синэн хотоос гарч баруун зүгт давшин Нарсар уулыг давжээ. 7-р сарын 3-ны өдөр Шинхэ-сяны төвийг өсөлж дотор нь байсан бүх дээрэмчдийг буудан хороожээ. 17-ны өдөр тэд далайн төвснөөс дээш 4400 метрийн өндөрт орших Хуашишааг давж 5000 метрийн өндөрт орших Баян хар уул руу давшлаа. Магадгүй Пинжиё Баян хар гэдэг нь Монгол нэртэй уул байсныг мэдээгүй баха. 2 дахь өдөр буюу 18-ны өдөр Монгол морд цэрэг Югшүүгийн төвдийн өөртөн засах жөөгийн Чүншүүхөө голын ирэг дээрх Чүндоё сянд Пинжиёгийн ангитай нэгдэжээ. Пинжиё цааш өгүүлэхдээ Чүндоё сянаас Жүүжээ сум дотор 300 гаруй дээрэмч нь нуугдж байв. 3 цаг орчим тулалдсны дараа бүгдийг нь устгасан. Чүндоё сянд нийт 2000 гаруй босгогчдыг устгаж, үе олон элэг нэгт төвдүүдийг гаслан зовлонгоос чөлөөлөв. Эрх чөлөөгөн олсон төвдүүд Мао Зэдун тэргүүлэгч болон Хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүдийг ачтан хэмээн магтав. Пинжиёгийн удирдсан инженерийн анги нийт 500 төв түүнийг баривчлан цэргийн замыг засуулав. Энэ нь дараагийн цэргийн ангиудын урагш саадгүй давших замыг нь бэлтгэх чухал ажил байсан юм а. Энэ хугацаанд 1958 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Пинжиёгийн анги Монгол морь цэргийн 14-р хорооны хамтаар Юушүүгийн төвдийн өөртөн засах жөө дэх Заадо сяны
Дармаатан гэдэг тал нутагт нэгэн сүмд шивэлсэн бүлэг босгочдыг устгаж 10,000 толгой сарлаг болон 20 гаруй эмэгтэйчүүд хүүхдүүдийг олзолжээ. Дахин Нанчин Сяны Лашу сүмд 600 гаруй, өөр нэгэн сүмд 700 гаруй босгочийг устган цэвэрлжээ. 1958 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд юушүү дэх босдохыг дарах ажиллагаа амжилттай хэрэгживэ. Төвдүүд зэрлэг феодал боолын эзний ноёрхлоос чөлөөлөгдөж дахин боол болох шаардлагагүй эрх чөлөөт амьдралтай золгожээ. Бид хөхнөр мужийн төв болох Сийнэнд буцаж улсын эзэмшлийн саавнд халуун усанд орсон юм а. Хагас жилийн турш тэгж сайхан усанд ороогүй байсан тул надад үнэхээр тааламжтай байлаа. Дараа нь бид Хятад зөвлөлтийн найрамдлын кинотеатрт орж кино үзлээ. Идүүгээ болтол би эх орныхон төлөө цусаан урсхан дайны талбарт тулдаж байсандаа омогшдгоо. Пинжиёгийн эх орныхон төлөө баатарлагаар байлдаж явсан дуртатгалаас хоёр ноцтой зүйлийг олж харж болно. Альч тулаанд үргэлж сүм хийдэг эвдэн сүйтгэж лам хуврагуудыг алж хороосон нь нэг үнэн. Ирчүүдийг толгой дараалан устгаж зөвхөн бүсгүйчүүл хүүхдүүд л амьд үлдсэн нь хоёр дахь үнэн юм а. Эмэгтэйчүүд хүүхдүүд зөвхөн Мао Зэдүн Хятадын ардын чөлөөлөх армийн ач хавьяанд талархаж байж л сая амьд үлдэх нөхцөлтэй. Эзнийн алдсан мал сүргийг булаан дээрэмдэж шууд л Хятад улсын хөрөнгө болгожээ. Энэ бол бослохыг дарсан гашуун үнэн юм а. Ард түмнийг чөлөөлөхийн төлөөх алан хядлага. Энд түр зуур төвдөөс хөндөрч өөр нэг сэдвийг хөндөе. 2009 оны 7 сарын 5-ны өдөр Шинжаан уугарын Урьдын засах орны нийслэл Өрөмч хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болж нутгийн уйгурууд болоод түрэмгийлэгч хятадуудын хооронд цус асгаруулсан мөргөлдөөн үүсэж хоёр талаас олон хүн амнасаа алдаж шархтаж бэртэн дэлхий дахныг цочров. Энэ бол Өрөмчийн 7 сарын 5-ны өдрийн үйл явдал юм а. Энэ хэрэгээс хөгшин Ли овогт юушүүгийн бослохыг дарсан үйл явдлыг дурсан санагалзжээ. Тэрээр өгүүлэхдээ Өрөмчийн 7 сарын 5-ны үйл явдал нь надад юушүүгийн бослохыг дарсан үйл явдлыг санагдуулваа. Хувьсгалын эсрэг тэрцэлсэн этгээдүүдийг өрөвдөн өршөөж болохгүй бөгөөд заавал үндсээр нь устган цэвэрлэх хэрэгтэй гэвэ. Тэрээр төвдүүдийг хоморглон устгаж алж хятсан тухайга Мао Зэдүн тэргүүлэгч тушаал буулгаснаар төвдийг чөлөөлөх цаг жинхэнэ ёсоор иржээ гэж дахин онцлон өгүүлсэн байна. Эрт цагт төвийн цэргийн зөвлөлийн хорооноос тушаал буулгаж Хятадын ардын чөлөөлөх арим төвд рүү давшжээ. Хөгшин Ли Солонгосын дайнаас татагдан ирсэн 134-р дивизийн 400 дугаар ангид алав хааж байсан юм а. 400 дугаар анги нь Хуаши шаад Монгол морь цэрэгтэй нэгдсэний дараа хаш зарлиг хүлээн авчээ. Хаш зарлиг гэдэг үг нь Хятад хэлээр юушүүгийн бослого дарах удирдах төвийн товчилсон нэр юм. Хятадын коммунист нам нь цэргийн хүчээ зүүн баруун төв хэмээн 3 замд хуваадаг юм. Канатан бол өргөн уудам тал нутаг билээ. Хэдэн зуун майхан банаг яриасан тэр нутагт хэдэн зуун дайчид ангийн буугаар зэвсгэлсэн байхаагаад төв дунд нь буддын шашны нэгэн сүм торойж харагдана. Хаш зарилгийг авсан Монгол морьт хороо зүүн гарын цэрэг болж харин манай 400 дугаар анги баруун гарын цэрэг болон хөдөлж дайсныг хоёр талаар нь орон бүсэлж үдшийн бүрий болох үеэр тулааныг эхлүүллээ. Урдаар гэрэлт сумаар буудаж дараа нь их буугаар галлаа. 100 гаруй дайсныг буудан хороосон бөгөөд түүний дотор 100-ийн дарга нь бас нас оржээ. Үүрийн гэгээнээр морь цэргийн 14-р хороо Гасан сүм, Шанжуан, Сижуан, Байлүнгөө зэрэг газарт нуугдж байсан 200 гаруй дайсныг устгаж Юушүү шааныг чөлөөлсөн юм а. Үүний дараа манай анги Тунтянхөө рүү давшваа. Бид төвдүүдийг нэгэн талбай дээр цуглуулж тэдэнд их буу гал шүршигчээр сургууль хийж үзүүлсэнд тэдгээр гайхлууд
Хятадын ардын чөлөөлөх арим үнэхээр сүрлэг хүчтэй гэж магтваа. Хятадын коммунист ном Түм насалтугай, Мао дарга Түм насалтугай хэмээн тэд ашиглалтваа. Далай ламын хувьсгалын эсэргүү бүлгийг дагагсад Юушүүгийн бослого дарах явцад устгагдсан билээ. Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн боолын эзний ноёрхлыг буцсохиж, ардын ардчилсан системийг тогтоож, ард түмнийг жинхэнэ утгаар нь эзэн болгоо. Ингэж хятадууд ноёрхолд нь орсон ард түмнийг Түм наслаг хэмээн гурвантай хүчээр хашгируулан бах таван хангаснаас гадна өөрсдийн үйлдсэн энэхүү аллах хядлагаан болохоор шударга ёсны чөлөөлөлт хэмээн нэрлэж жинхэнэ эмгэнэлт инэедмийн жүжиг тавьдаг байжээ. Хэдий 21-р зуун гарсан боловч уйгур төвдүүд өөрийн төрлөх эрхээ олж авахыг хүсэн тэмцэх аваас хятадууд тэр дөрөв зэвсгийн хүчээр бушуухан дарж аван бусдыг яргалж тамлах дуртай өөрийн үндэстний хэрцгий муухай төрлөх зан чанараа бэлхнэн илчлэн харуулдаг билээ. Амьтны амин чинээ үнэгүй цөөн тоод үндэстэн. Хятадууд хүрсэн газар бүртээ алж устгах балмад үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. 134-р дивизийн 400-р ангийн 1-р батальоны 3-р сумангийн пулеметчин байсан Яннинхо бол Гуандун мужийн Хэйоноос гаралтай ирэм. Тэр ч мөн үр хөөгтүүд ачзээ нартан Юушүүгийн бослохыг дарсан өөрийн баатардаг үйл явдлаа бусдын адил байнга сайрхан ярьж өгдөг нэгэн ажээ. Чөндөө сайныг чөлөөсний дараа олзлогдохстын тоо хэтэрхий олон болсон тул хорих газаргүй болов. Хэрв дээрэмчдийг тавьж явуулбал тэд дахин бослого гаргана. Тэд хүн алж, гал тавин Хятадын коммунист намын гишүүд хувьсгалын идэвхтнүүдийг хөнөөдөг тул дотоодыг хамгаалах байгууллага болон Юушүүгийн бослого дарах удирдлагын төвтэй зөвшөлдсөний дараа бүгдийг нь хороох шийдвэр гаргажээ. Цаазлах үйл ажиллагаагаа нууцаар явагдав. Суман бүр энэхүү даалгаврыг биелүүлж цаазлах үйл хэрэгт оролцсон юм а. Манай суман шүн дунд эдгээр төвдүүдийг цаазлах шийдвэр хүлээн авсан бөгөөд 80 гаруй төвд хүнийг ачааны машинаар зөөн ууланд аваачиж 4-р салаа харуулд гарч 1, 2, 3-р салаад нөх ухан тэнд тушаалыг гүйцэтгэсэн юм. Бид төвдүүдийг буун дуу гаргалгүй чимээгүй цаалуулсан бөгөөд цогцсуудыг булах үед хэн нэгэн амьд хүн байна гэж хашгирсанд батальоны дарга маань нэгэн цэргийн гараас байлдааны хурцыг нь булан авч амьтай байсан тэр хөөрхий төвд хүний толгойг нь хаг цавчиж орхиваа. Бид төвд малчдын сарлаг хоныг хүнсэндээ хэргэлдэг байсан бөгөөд их идэхээр өтгөн хатдаг байв. Харин төвдүүдэд тийм асуудал тулгуурдаггүй байсан нь тэд шар тос бэлгсэн сүйтэй цай уудаг учраас тэр байхаа гэж. Дээрхээрээ бол Гуандуны хятад Яннинхо гэгч Хятадын ардын чөлөөлөх армийн нэгэн цэрэг ирийн үр ач нартай өгүүлсэн энх тайванч замаар газар шинжлэх хөдөлгөөний үеийн байлдааны үйл ажиллагааны яриа байснаас биш, харин төвдүүдийн үе олноор хомруулан алуулж хятуулсан тухай тэмдэглэл бол биш юм шүү. Миний төсөөлж байгаагаар энэ нэгэн хятад гэр бүлийн ярианы шинж байдлаас гарвал магадгүй тэд төвд зэрэг цөөн тоод ард түмнийг өөрсдийн адил хүн гэдгийг хизээч хүлээн зөвшөөрдөггүй байж таарна. Бүр цаашлбал төвд хүмүүсийг зэрлэг адгуусны эндэж хүрэхгүй гэж үзэж, харин өөрсдийн үйл ажиллагааг болохоор шударга ёсны гэж бат итгэсэн дээрэмгүй шинжтэй байдаг нь үнэн дээр тухайн үед дайнд оролцсон бүхий л хятад цэргүүдийн нийтлэг шинж чанар юм а. 3. Олны ямиг авч одсон цөвөн цаг. Би ихээ сонсон цагаас хойш Хятадын ардын чөлөөлөх армийн бүрийн дунд өссөн бөгөөд социализмын үйл хэргийг залгамжлах ховтой төрсөн билээ. Хэдийгээр би коммунизмын улаан тугийн өндөг байсан боловч намайг гинэт газар шидэн хагалсан юм а. Цэрэн өсөр төвдийн нууц номоос. Нэгдэж нэгтэрсэн малчид тариачид. Жамин нор бол давшингуй хятадын засгийн газар соёлч боловсон хятадуудын агаарын дайралтаас золоор амьд гарсан эрэм. Тэрээр Амдогийн өмнөд нутагт орших Сичуантай залгаа Шинлүн гэдэг газар төрсөн бөгөөд 1956 онд хятадын засгийн газрын дарангуйлаас зугтан умар зүгийг зоржээ.
Түүний гэр бүл, мал аж ахуй, газар тариалан хоцлон эрхэлдэг байсан бөгөөд жижигхэн тосгондоо баяр жаргалтай амар тайван аж төрдөг байваа. Гэтэл хятад хүмүүс тосгонд ирсний дараа нөхцөл байдал бүх талаар хувиран өөрчлөгдөж орон горон эрэглээ. Амар тайван байдалж буснаж, сарниж оргүй болов. Энэ тухай төвдийн ардын дунд ингэж өгүүлсэн байдаг юм. Анхны удаа болохоор алт мөнгөөр цутгаад, ам дүүрэн амлаад адах сүлдэнд болохоор амь насыг боснуулах. Аимшиг зэвсгээр солигдвоо. Мал сүргийг дээрэмдэж, манай тариаланг сүйтгэж, сүм хийдийг галдаж, сүсэг бишрлийг устгаваа. Ард түмнийг хороохон аалз шоргоож гიშгэх мэт хамаатан садан бүх нийгэм нь хар хятадууд алчглаа. Энэ дуугаа дуулсаар Жамин нуруу төрсөн нутгаас орхон гарчээ. Тэрээр Камын юушүүгийн хавьд ирлээ. Тентхийн оршин суугчид бүгд нүүдэлчин малчид өгөөд Жамин норвын нүдээр нүүдэлчдийн амьдрал нэн содон сонин санагдлаа. Жамин норов дурсахтаа бүх нүүдэлчид өөр аймгийн хүмүүс байсан ба тэд тус тусдаа өөрийн аймгийн угсаа залгасан ахлагчдтай гэжээ. Нүүдэлчид сарлаг болон хонь өсгөн амьдрах бөгөөд тэд ингэж хэлцдэг юм. Нэг аймаг нь хар буюу сарлаг 1000 толгой, цагаан буюу хонь 10,000 толгойтой гэж. Сарлаг бол төвдийн өндөрлөгт нэн зөгтсөн үхрийн нэг төрөл юм. Зэрлэг болон тэжээвэр гэж хоёр янз байх бөгөөд тэжээвэр үнэнээс сүү сааж түүгээр цагаан идэх юм. Янз бүрийн хурууд, мөн тараг, шар тус бол нүүдэлчдийн өдөр тутмын хүнс юм а. Тэд мөн мориор ав хийдэг. Хөх мөрнийг өгсөж уруудан аж төрөх төвд малчид жилд 3 удаа бэлчээрээс илгэн нүүнэ. Хамгийн удаан хугацаагаар суудаг нутг нь өвлжөө бөгөөд 10 дугаар сараас дараа жилийн 5 дугаар сар хүртэл суунаа. Энэ хугацаанд мал төлөлн 6 сараас 8 сард цусландаа буух бөгөөд 9-өөс 10 сард намаржаантай буунаа. Энэ бол 1985 онд хөхнөөр төвдийн өндөрлөгөөр судалгаа хийж явсан Японы үндэсний музейн судлаач профессор Мацубара Масатакигийн тэмдэглэл юм а. Тухайн үеийн амьдрал нь 1958 оныхтай бараг адил юм а. Жамин нуруу хэдийгээр дан нүүдэлчин малчдын дунд оргондон зүхтааж ирсэн боловч малчид нуугдах боломжгүй бөгөөд хятадын ардын чөлөөлөх армийнханд тун хялбар илрэн баригддаг юм а. Том онгоц дөрвөн нөөжвөө бидний дээгүүр эргэлдэж эхэллээ. Дан морьтой хүмүүс бол барагтай илэрдэггүй бөгөөд харин ихээхэн тооны мал сүрэг дайсанд тун амархан харагддаг. Онгоц маш олон бөмбөг хаясанд сарлаг хонь ихээр өртөв. Байлдааны онгоц бидний дээгүүр 5 удаа эргэлдээд нилийн доогуур шумбан нисэж пулемотор мал сүрэг рүү галлаж эхэллээ. Энэ нь тухайн үеийн үйл явдлыг нүдээр үзэж биеэр туулсан хүний яриа бөгөөд хэтрүүлсэн зүйл огт байхгүй юм а. Жамин норвын энэхүү дурсамж нь хятадын агаарын цэргийн нисгэгч Жанда сангийн дурсамжтай нийцэж амьтэн зүхтааж явсан төвд хүн болон тэднийг устгаж байсан түүхээ сайрхан ярьсан хятад хүний тэмдэглэлтэй үйл явдал нөхцөл байдал яг таарч байна. Тэр нь бослого өдүүлсэн этгээдийг тайван замаар дарсан гэдэг боловч үнэн дээр нэгэн үндэстнийг хоморголон устгасан үйл ажиллагаа байсан юм. Хүнээр зогсохгүй тоо томшгүй олон мал сүрэг энэхүү аимшигт үйлд өртөжээ. Хятадын засгийн газар болон хятад хүмүүс аман дээрээ сайхан үгийг өгүүлдэг боловч үнэн хэрэгтээ шударга ёсны нэрийн дор хамгийн бузар муухай ов явуулж их болсон 6 зүйл хамаг амьтанд гай түүтгэр авчирчээ. Зэрлгүүдийг зэрлэгээрнэ. Зэвсэг хэрэгслийн хүчин чадлын талаар орчин үеийн хэрэгслүүдээр иж бүрэн тоноглогдсон хятадуудыг төвдөд гүйцэхгүй гэснээр Жамин нуруу доорх шалтгааныг өгүүлжээ. Бидний ихэнх нь дайчин баатарлаг бөгөөд буддын шашны гүн сүсгтэй хүмүүс учраас хятадуудын байн хэрэгэлдэг яргалах, тамлах үйлдэл эвлэрч дасан зохицож чадахгүй. Дайн тулаанаар бидний эрчүүд бууны сувнд оногдохгүй бол хутга сэлэмний эрэнд үхдэг. Ингээд үлдэж хоцорсон эмэгтэйчүүд хүүхдүүд ихэд хэцүү эмгэнэлтэй байдалд ордог. Харин хятадуудын хувьд маш ашигтай байлаа.
Жижиг туранхай биетэйч дайчин зоригтой Жамин наруу өөр олон хүний хамт баруун зүгт зугтсан боловч тэдний араас Хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүд гизэг даран мөрдөж байсан юм а. Морин тойрон чимээ гарч байна. 1959 он буюу бэлгийн тооллын шорон гахай жилийн намрын тэргүүн сарын 1 өдөр тэд Маачухэ голын сав газарт орж ирэх үед Жамин наруу газар дөргүүлсэн чимээг олж сонсжээ. Энэ бол тэдний араас морьт цэрэг нэхэн ирж буй аимшиг чимээ байлаа. Жамин наруу дурсан өгүүлэхдээ тэнд хамгийн багадаа 2000 морьт цэрэг байсан ба бидний гиндүүлэн дайрав гэжээ. Энэхүү морьт цэрэг угтаа Мапу фангийн анги байсан ба одоо Хятадын ардын чөлөөлөх армид хүчин өгчээ. Тэд исламын шашинтнуудаас бүрдсэн байлдах ур чадвар маш өндөртэй цэргүүд байсан юм а. Исламын шашин шүтдэг Мапу фан 1949 онд тайванд дөрвжээ. Маажин Чингийн дурсан өгүүлснээр түүний хэсэг хүмүүс нь Далай ламыг дагаж харин нөгөө хэсэг нь Хятадын ардын чөлөөлөх армид буун өгчээ. Энэхүү ислам шашин цэргүүд мөн л төвдүүдийг дарангуйлах ажилд томилогдов. Хятадын коммунист нам зэрлэгийг зэрлэгэрнэ гэдэг Хятадын эртний уламжилт аргыг маш харамгай хэрэглэж байсан бөгөөд тэд төвдийн дотоодод өвөр хооронд нь хагаралдуулснаар барахгүй өөр аймаг гарлын цэргүүдийг бие биетэй нь адалцуулж бас ислам шашинд хотон үндэстнүүд Монгол морьт цэргээр төвдүүдийг даран сөнөөлгөхөөр томилжээ. Хотонгуудын морьт цэрэг цаг агаар өндөр газрын нөхцөл байдалд сайн дасан зогтсон бөгөөд морины гүйдэл дунд буудахдаа нэм мэргэн мөн ундаг хөлгөнд сийнэн үйлдвэрийн том биетэй агтморд байлаа. Төвдүүтэй тулдахад хотон болон Монгол морьт цэрэг бүх талаар давуу байсан юм а. Исламын морьт цэрэгээс гадна гартан Япон сэлэм атгсан Монгол морьт цэрэгч дэлхийн дээвэр дээр гарч ирлээ. Тэдний офицерууд бол Японы Нарашиногийн хуурай замын цэргийн сургуульд дүүргэсэн болон Манжгоогийн хянган цэргийн сургуулийг төгссөн дарга нар байсан юм а. Иймхүү Монгол морьт цэрэг энэ номын хамгийн гол сэдэв болох үлээ. 7 дугаар хэсэг. Цусны үнээр ханхалсан Юушүү нутаг. Хятадуудын төвдөд үйлдсэн шудраг ус түрэмгийлэлд оролцохгүй гэх мэдэл Монгол хүнд байсангүй. Төвд хүмүүс Монгол морьт цэрэг бол Хятадын ардын чөлөөлөх армитай адилгүй. Тэд олзлогдсон хүнийг алахгүй гэж бат итгэж байжээ. Харамсалтай нь тэдний найдвар талааруулж үйл явдал эсэргээрэн болсон юм а. 1. Хөлсний цэргээс бүрдсэн хороо. Төмөр туурайгаар Уралыг бөмбөрдөж догшин шуурга өндөр улсыг нөмөрнө. Морьтон баатрууд эгнэн давшиж дайчин хороо цуцалтгүй урагшлан морьт цэргийн 29 дугаар хорооны дуунаас. Эмгэнэлт хувь тавиландаа хөтлөгдөн мордсон цэргүүд. Дайн гэдэг бол улс төр геополитикийн бодлоготой холбоотой асуудал юм. Хятадын төвдийг түрэмгийлсэн дайнч ялгаагүй бөгөөд тухайн үед Монгол морьт цэргийг хөлсний цэрэг болгон оролцуулсан байдаг юм. Энэ мөн л өмнө л өгүүлсэнчлэн бодлогын асуудал юм а. Бүгд найрамдах Хятад ард улс нь ямар нэгэн түүхэн үзэл санаагаар өөрийгөө байнга чимэж байдаг юм. Тухайлбал Хятад улс бол олон үндэстнээс бүрдсэн бөгөөд Хятадын коммунист намын удирдлага дор Японыг эсэргүүцсэн хөдөлгөөн ялалтанд хүрсний дараа байгуулагдсан улс мөн. Японыг эсэргүүцэх гэдэг бол гуйвалтгүй шударга ёсны төлөөх түүхэн ойлголт юм а. Япон улс Япончуудтай харилцаа холбоотой бүхэн заавал муу муухай хорсол төрөм итгээд гажиг байх ёстой. Ийм үзэл санааны нөлөөнд дор хамгийн их тарчилсан, хамгийн хүнд зовлон амссан хүмүүс бол монголчууд юм а. Учир юу гэвэл монголчууд нь Япончуудын ноёрхож байсан цаг үед тэдэнтэй маш нягт ойр харилцаатай байснаар барахгүй Хятадаас тусгаарлахыг хамгийн гол улс төрийн зорилго болгож байжээ. Гэвч Хятадын ноёрхолд орсноор монголчууд улс төрийн тэмцлийн зорилгоон өөрчлөгөөс өөр замгүй болжээ. Монголчууд ч бас Японыг эсэргүүцсэн тэмцсэн. Монголчууд энэ үзлийг баримталж байсан ч Хятадын коммунист намын удирдлага үүнд нь огт итгээгүй. Хятадуудын итгэлийг олоогүй учраас дахин өөрийгөө сайнаар харуулж бас үнэн ч гэдгийг батлах шаардлагатай болов.
Шууд хэлбэл бүгд найрамдах Хятад ард улсын найдвартай хамгаалагч гэдгийг харуулах хэрэгтэй. Ийм нөхцөл байдал дор Хятадын коммунист намын төв хорооноос Монголын морьт цэргийг төвд рүү илгээх зарлиг болгожээ. Энэ бол монголчуудыг Бээжингийн засгийн газрын үнэнч нохой болгож Хятадын коммунист намын төв хорооноос тэнцэх зорилгоор буулгасан зарлиг юм а. Мэдээж Монголын удирдагчид эхэндээ нь тушаалыг хүлээж аваагүй ба цөөн тоот үндэстэнд дайн зардах гэдэг нь хамгийн увээгүй хэрэг юм а гэж үзжээ. Энэ бол Өвөр Монголын өөртөө засах орны тэргүүлэгч бөгөөд Өвөр Монголын коммунист намын нарийн бичгийн дарга Улаан хүүгийн 1955 оны 9-р сард гарсан Ганзей дахь төвдүүдийн бослохыг зэвсгийн хүчээр нухчин дарах Мао Зэдуны дэвшүүлсэн бодлогын эсрэг баяр суурнаас хандсан санал юм. Тухайн үед дэлхийн дээвэрт тулдаж байсан Хятад цэргүүд Монгол морь цэргийг татан авчрах шаардлага тавих үед тэр мөн эсэргүүцэж байжээ. Учир нь Монголын улс төрчдийн үзлээр бол энэ бол хүмүүнлэг ёсноос гажсан үйл хэрэг юм а. Хятадын коммунист нам анх байгуулагдах үедээ бүх үндэстэнд өөртөө засах биш харин эзэн тэрхийг олгоно гэж тунхаглаж байснараа комендантчуудаас илт ялгаатай байжээ. Монголчууд төвдүүд мөн ислам шашинд уйгуруудад та нар зөвшөөрвөл Хятадын холбооны улсын нэгэн гишүүн болж болно гэж сайхан амлаж байв. Монгол хүн болох Улаанхүү Хятадын коммунист намын бодлогод итгэж Япон сэлэм агсан удирдагчдын бүгд найрамдах Монгол ард улстай нэгдэнэ гэсэн үзлийг хэрэгсэхгүй хайжээ. Гэвч үнэн дээр тэдний гар дээр ямар ч бодит эрх мэдлгүй өөртөө засах орон тавьсан байжээ. Өнөөдрийн Өвөр Монголын өөртөө засах орны өөртөө засах байдал ямар шуухан байдаг нь нүдний өмнө ил тод харагдаж байна. Цөөн тоот үндэстнүүд Хятадын бал буран мэт уран үгэнд хуурджээ. Бодит байдлыг ухаарсан Монгол улс төрчид хэдий эсэргүүцэх гэж оролдсон бас хөө төвдийг хичнээн их өрөвдөж инэрч байсан боловч эцдийн зэвсгийн хүчээр дарангуйлахыг хүлээн зөвшөөрчээ. Хэрвээ Хятадуудын төвдийг түрэмгийлэх үйл ажиллагааг элтэд эсэргүүцвэл өөрсдийг нь түүхэн асуудалд дулдуудан хариу цохих магадлалтай байсан хүнд нөхцөл дор Монголын улс төрчид морьт цэргийн 2 хороог томилон илгээжээ. Үүнийг тухайн үеийн Хятадын коммунист намынхан алга дэлгэн хүлээн авлаа. Гэвч 8 жилийн дараа Улаанхүү зэрэг хүмүүст танай монголчууд төвдийн бослохыг өрөвдөж хувьсгалын эсрэг этгээдийг даран цөнөх үйлсийг дэмжсэнгүй гэсэн ялт тулгаж устган цэвэрлжээ. Ийхүү өөртөө засах орны өндөр зэрэг хэрэгэмтэй удирдлагаар бүх монголчуудыг хамарсан алга хядлагыг эхлүүлсэн байна. Монгол морьт цэрэг төвдийг төвшөтгөд буцсныхаа дараа Хятадын засгийн газрын цэвэрлэгэд өртсөн бөгөөд монголчууд энэхүү хувь заяагаан төвдийн буддын шашны хиллэгээр Тэнгэрийн гисгэл хэмээн үзжээ. Хожим энэ талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Энэ бол монголчуудын Японыг эсэргүүцэх хөдөлгөөнд оролцоогүйгээс болж заавал тулгарах гунигт хувь тавилан байсан юм а. Олон улсын байдал зохицуулан боловсруулсан залмих. Хэдийнээс хойш Мао Зэдун төвдөд цохилт өгөх тохиромжтой цагийг анаж байлаа. 1955 оны өвөл төвдөд сууж байсан Жонгохоо командлагч дайнд бэлтгэх тушаал өгчээ. Мао Зэдун Хятадын ардын чөлөөлөх армийн командлагчид өндөр нууцтай цахилгаан мэдээ илгээж түүндээ төвдийн ардчилсан өөрчлөлтийг заавал дайнаар эхлүүлэх хэрэгтэй бөгөөд язгууртнууд эсэргүүцэл үзүүлж зүгтэн зайлсан ч хамаагүй гэжээ. Хөхнөр мужийн амдоо дахь төвдүүд бослог гарган эсэргүүцэх үед Мао Зэдун ихэд баярлав. Учир нь энэ бүхэн түүний урьдчилан төлөвлөж байснаар болж байлаа. Энэ удаагийн бослохоор далимдуулан төвдүүдийг нэг өрөөр нухчин дарах, үүгээр зогсохгүй, цэвэрлэн устгах шалтгаан олдохгүй байсан монголчуудын шилдэг армийн хүчийг сулруулахыг давхар зорж байлаа. Энэ бол зэрлэгийг зэрлэгээрнэ гэдэг Хятадын түүхэн аргыг төгс эзэмшсэн Мао Зэдуны уран ухаан залмих байлаа. Цөөн тоот үндэстнийг арчин цэвэрлсэн өөр бусад ажиллагаанууд мөн нууцаар явагдаж байжээ. Хятадын коммунист ном 1957 оны 100 Дорнод Хятадын тэнгисийн хөвөөндөх Шандун мужийн Чиндао хотод
цөөн тоод үндэсний ирээдүйн тухай хэмээх айлган сүрдүүлсэн хурал хийжээ. Хуралдаа нь цөөн тоод үндэсний эзэн эрхийг үгүйсгэж Ленин Сталины уриалж байсан бүх үндэстэн эзэрхэг засгаас салан тусгаарлаж өөрийн үндэстний улсаа байгуулах эрхтэй хэмээх тунхагийг няцааж Хятад улсын зөвхөн онол хуулинд тодорхой заагдсан газар нутагт гагцхүү соёлын хүрээнд өөртөө засах бодлого болгон хязгаарлан өөрчилжээ. Тухайн цагийн олон улсын ороо усгай байдал тэдэнд хурдан хөдлөх боломж олгов. 1956 оны 10 дугаар сард Унгарт өвмийн саман болж дарангуулыг эсэргүүцсэн ард түмний бослохыг дарахаар тус оронд зөвлөлтийнхэн цэргийн оруулсан юм. Зүүн Европын социалист системийн орнуудад тогтворгүй байдал бий болох үед мөн Хятад улс доторх сэхэтнүүдийн дунд үүнтэй холбоотой шинж тэмдэг баг зэрэг илэрч байсан дулдуйтан Мао Цзэдун тэднийг арчин цэвэрлэх шийдвэр гаргав. 1957 онд баруунтныг эсэргүүцэх тэмцэл өрнүүлэн хувьсгалын эсрэг этгээдүүд болох нийт 1,800,000 гаруй хүнийг хэлмэгдүүлжээ. Бослого дарах тушаал авсан сурагчдын зөвлөл. Сургуулийн Япон багш удирдагчид буцсны дараа ч гэсэн Монголын морь цэргийн бэлтгэл сургалтын арга барил огт өөрчлөгдөөгүй юм. Тал нутагт хүрээ авах хийх, гол мөрөн гитлэх бэлтгэл сургуулиуд нь огтхонч сулраагүй байна. Энэ нь Хянган цэргийн сургуульд суралцж байх үедээ Япон офицеруудаас сурсан хичээл сургуулиа улам бүр хөгжүүлж өөрөмшүүлж байсан хэрэг юм. Алс холын нарашинууд олж авсан онолын мэдлэг нь практикт хэрэгжиж бодит үйл хэрэг болон хөгжиж байсан байна. Бямба 1932 онд Леонин мужийн Жанюсянд төрсөн бөгөөд энэ нутаг нь Хятадаас тусгаарлахын төлөө баатарлагаар тэмцсэн Баожовын нутаг юм а. Бямба яг Манжугаа улс байгуулагдсан жил төрсөн билээ. Тэр хэдийгээр Японы ноёрхлын үеийн Хянган цэргийн сургуульд сураагүй боловч 1948 оны 7 дугаар сард мөрөөдөл болсон морьт цэргийн 3 дугаар дивизийн алав хаах болов. Тэрээр өөрийн сэтгэлтэй эмэгтэйгээ нутагтаа орхин цэргийн албанд мордлоо. Түүний алав хаасан 3 дугаар дивиз нь олон удаа өөрчлөгдөн шинээр зохион байгуулагдаж 1952 онд морьт цэргийн 5 дугаар дивизийн 14 дугаар хороо болсон байна. Бямбан Сюаны хуурай замын цэргийн сургуульд сурсны дараа 1955 онд салаан дарга болжээ. 1958 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанхот хотод байрлаж байсан морьт цэргийн 14 дугаар хороонд Сумангийн даргаас дээш тушаалтай офицеруудыг яаралтай дуудан цуглуулав. Сонирхуулахад энэ бол Хянган цэргийн сургуулийн 14 дахь удаагийн төгсөлтийн сурагч Тайшид орлогт дарганд байх үедээ морьт цэргийн командлан сүр жавхатайгаар ирж суурьсан газар юм. Тэд төвдөд очиж бослогыг дарах тушаал авчээ. Бямба энэ үеэс эхлэн морьт цэргийн 14 дугаар хорооны пулемет салааны дарга боллоо. Морьт цэрэгт пулемет салааг хавсаргасан нь Нарашиныгийн цэргийн сургуульд төгссөн офицеруудын Японоос хуулсан тактик юм. 1-7 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 1-ний өдөр 14 дугаар хороо Гансу мужийн Ланжуу хотыг чиглэн галт тэргэнд сун хөдлөлөө. Зэр зэвсэг агт морьтой ч гэсэн вагонд очив. Энэ үед хорооны дарга тогтох орлогч Бадрангуй улс төрийн орлогчоор бөхөө нар ажиллаж байгаа. Тогтох бол Хянган цэргийн сургуулийн 10 дахь удаагийн төгсөгч бөгөөд бөхөө 11 удаагийн сурагч юм. Нэг жилийн дараа тогтох өвөр Монголдо буцаж оронд нь Жаргалан хороон дарга болжээ. Жаргалан бол Хянган цэргийн сургуулийн 12 дахь удаагийн төгсөлтийн сурагч юм. Энэхүү морьт хорооны бараг бүх удирдагчид нь Хянган цэргийн сургуулийг төгссөн офицеруудаас бүрдсэн байна. Цэрэг хүний эрхэм үүрэг бол тушаал биелүүлэх. Тухайн үеийн Монгол морьт цэргийн хороодын зохион байгуулалтыг энд товч танилцуулъя. Миний аав 1957 оны сүүлч ултал Монгол морьт цэргийн 14 дугаар хороонд цэргийн алав хааж байгаа. Тухайн үед хороон дарга байсан Баожингийн шадар цэрэг Сумангийн бичээч байв. Аав маань надад тухайн үеийн морьт цэргийн уур амьсгалыг тодорхой ярьж өгдөг байсан билээ. Хороон дарга Баочи ч гэсэн Япон сэлэм агсдаг хүн байжээ.
бэлтгэл сургуульд нь туйлын хатуу бөгөөд эгээл тамд бов мэт. Хэрэв морины давхиан дунд буудах болон Япон сэлмийг эзэмших сургуулийг сайн хийхгүй бол шууд л ташуураар махан биетэй нь ярина. Ямар ч хайр найргүй ташуурдна. Би бас нэг удаа морины давхиан дунд буудахдаа хэд хөдөлгөөнтэй байсан тул онсонгүй. Гэтэл хорон дарга ташуураараа миний бууны амыг дээш зохиод надад ингэж хэлв. Морины давхианд буудахдаа бууны амаа доош нь дарж буудаж бай гэж зааж өгчлээ. Яаралтай давчуу үед жирийн цэргүүд зөвхөн өөрийн морио эмээлдээд болдог бол би хорон даргын морийг эмээлхээс гадна өөрийн морийг ч мөн эмээлнэ. Хэрвээ эмээл тухгүй бол Баочигийн уур дүрсхийм. Учир нь муу эмээлсэн бол моринд зовлонтой бөгөөд хол аян замд явхад бэрхшээлтэй юм. Тэрээ хоёр гараа үргэлж сул байлгах зуршилтай бөгөөд Япон сэлэн болон хоёр нүдний дурангаа биенээсээ хизээч улсалгана. Аавын өгүүлснээр бол нэг хороо нийт 4 сумангаас бүрдэх бөгөөд сумын тус бүр нь 120 цэгтэй болон 120 агттай. Дайны нөхцөлд агт нэмэх бөгөөд энэ нь Монгол цэргийн эртнээс уламжилж ирсэн цэргийн арга юм. Аялан баялдах үед цаг хэмнэхийн тулд унаж явсан агтаа солих үедээ хөдөлгөөн морио шууд явдал дунд нь сэлгэнэ. Цэргийн эмнэлгийн суман болон хорооны штабыг нэмбэл нэг хороо дунджаар 1000 орчим хүнтэй байдаг. Баялдагчдын хувийн зэвсэг гэвэл цэрэг бүр Япон сэлмээс гадна Мэйжи 38 загварын Япон хэдсийн буутай. Тасаг бүр нэг пулеметтэй бөгөөд түүнийг 2 хүн хариуцсан. Төвдийн дайнд оролцоогүй явдал танд ямар санагддаг вэ гэж би олон удаа аваасаа асуухад аабанд мүлжигч ангийн гаралтай тул цэрэг армийн суртал цэгцлэх хөдөлгөөнд дунд айрмаас хөөгдөж нутагтаа буцсан юм. Хэдий адилхан цөөн тоод үндэстэн болох төвдүүдийг алж хөнөөхөд би дургүй боловч цэрэг хүн учраас үүргийн гүйцэтгэж тушаал биелүүлэх л байсан байх таа гэж аав асуух үрд минь хариулдаг байваа. Олон тооны морь цэргүүд мөн л ингэж бодож байсан болов уу? Дайчин гавьяаг үгүйсгэсэн шалтгаан. Багдэслэгч Бямбаагаас өмнө төвд рүү орох тушаал авсан хүн бол Эрдэнэ сан байлаа. Дээр өгүүлсэнчлэн төвдөд цэрэг орсны дараа Эрдэнэ санг Юушуугийн бослогыг дарах төвийн орлогч дарга болгожээ. 1958 оны 6 дугаар сарын дундуур Эрдэнэ сан тушаал аван морд цэргийн 13, 14 дугаар хороодын нэрийг 31 болон 41 дугаар анги хэмээн өөрчилж бослого дарах дайнд оролцуулжээ. Монгол морд цэргийн анги нь төвдийн зэвсэг бослогыг дарж их улсынхан өвөрт буцаахад маш их гавьяа зүтгэл гаргасан байна. Гэвч Хятадын албан ёсны түүхэнд Хятадын ардын чөлөөлөх армийн гавьяаг магтан дуулсан бичиг баримтууд дотор энэхүү их гавьяаг нь дурдсан зүйл огт алга. Энэ нь миний бодлоор доор 2 шалтгаанаас болсон байх. Нэгд дэлхийн дээвэрт амьдарч байсан төвд хүмүүсийг дундад зууны Европоос илүү харанхуй феодалын боолын нийгмээс нь чөлөөлж тэднийг зол жаргалтай социалист нийгмийн гэр бүлийн нэгэн гишүүн болгосон нь Хятадын шударга үйл ажиллагаа юм аа. Хятадууд энэхүү шударга дайны гавьяаг төвдүүтэй адилхан зэрлэг диигүүд болох Монгол хүмүүст өгөх сонирхолтой байсан хэрэг юм аа. Мөн үүн дээр нэр төр гавьяанд шунсан сэтгэл нэмэгдсэн байна. Хятадын явган цэргүүд төвд малчдтай тулгарх үед тун хэцүү байдалд ордог байваа. Аргагүй байдалд орсон тул Хятадууд Монгол морь цэргийг дайнд оруулсан юм. Тэд өөрсдийн дайн байлдааны ямар ч чадваргүй сул дорой байдлаа нуухын тулд үүнийг үйлдсэн нь бас л ойлгомжтой билээ. Хятад цэргүүдэд бузар болохыг үйлдэх болон хүний тоогоор ааглахаас өөр ямар ч тактик байхгүй. Хятадууд арга баширтай гарамгай боловч дайн дулаанд юу ч чадахгүй. Энэ бол зөвхөн Монгол цэргүүдийн яриач биш, бүх монголчуудын үзэл юм. Тэр байтугай би хүүхэд байхасаа л ийм үгийг сонсож 90 цент хүрсэн билээ. Дашрам дурдахад Япончууд Хятадыг жанаг гэж нэрлэдэг нь ямар ч гутаанд оромжилсон утгатай үг биш өгөөд үүнтэй адилаар Японы төвч Окото Хидехирогийн ярьснаар бол Европчууд Орнод Азийн төр улсуудыг бүгдийг нь Чайна хэмээн нэрлэдэг гэжээ. Дундад улс гэдэг бол сүүлд гарсан нэр том юм. Тус түүхчийн үзэл болон
Манай тал нутгийнхны үзэл хоорондоо яв цав нийцэж байгаа юм аа. Хоёрт сайн талаас нь тайлбарвал хятадууд цөөн тод үндэснийг харилцан тулдуулсан ог мөх илэрч улмаар одоо хүртэл үргэлжилж буй үндэстний асуудал нэн хурцдахаас болгоомжуулж байгаа хэрэг юм аа. Одоогийн эрх баригчид Хятадын коммунист намын урт хугацаанд мөрдөсөөр ирсэн зэрлэгүүдийг зэрлэгэрнэ гэдэг хорон муу аргыг хэрэглэж байгаа нь сайрхах явдал биш гэдгийг өөрсдөө ч сайн ойлгож байгаа. Иймээс монголчуудын цэрэг дайны гавьяаг үл дурсагдж идүүгээ хүртэл шударга усаар дарагдж байгаа юм аа. 2. Цастын орон дахь морин цэргийн дайралт. Догшин салхи зогсолтгүй хуурнын шуу гэж дотор сэтгэлд Монгол нутаг минь байнга санагдана. Хараач та бүхэн өвөгдий минь байгуулсан гүрнийг хичнээн хүчрэхэг ямар уужим гэдгийг нь ший мөрөн магтаал. Хориотой номыг унших арга. Цэргийн гавьяаг хятадууд үгүйсгэсэн боловч нэгэн зүйл үлдсэн байна. 1965 онд Өвөр Монголын цэргийн тойргийн улс төрийн хилцээс хэвлэн гаргаж тараахаар төлөвлөж байсан өндөрлөх тулалдсан хэмээх ном үлдэж хоцорчээ. Магадгүй цэргийн гавьяагаа магтан дуулах, өөрсдийн дайны гавьяагаа хүмүүст мэдүүлж үлдээхийн тулд энэ номын эхний нүрт морьт цэргийн таних тэмдгийг оруулжээ. Гэвч энэ номыг хэвлэсний дараа маш хатуу донгодож, худалдаанаас татан авч Өвөр Монголын цэргийн тойргийн агуулхад хог мэт овоолж хайжээ. Би олон жилийн уйггүй эрэл сурлын эцэст нэг дэвтрийг олж авч чадсан юм аа. Хориотой ном болох өндөрлөх тулалдсан нь бүтээлд морьт цэрэгтэй холбоотой зохион байгуулалт, зэр зэвсэг, сум дайрны тухай тэмдэглэл алгаа. Бас дайсны талын овг аймагуудын хэр хэмжээний талаарх нарийн тоо баримтч байхгүй. Зөвхөн он цагийн дэс дараагаар Монгол морьт цэрэг Мао Зэдүвний үзэл сурталд үнэнчээр зүтгэж газар бүрт дайчин баатарлагаар тулалдаж явсан тухай л өгүүлсэн байна. Хэдий тийм боловч энэ номыг унших арга буюу харах өнцгийг өөрчлөвл маш чухал мэдээлэл дотор нь нуугдж байгаа чухам тэр үннийг л олж мэднэ. Дор миний өгүүлэх нь өндөрлөх тулалдсан номын баримтуудад үндэслэн Монгол морьт цэргийн төвдөд хэрхэн байлдаж байсан түүхийг мөрдөн мушгиж олж мэдсэн зүйлс юм аа. Үүнээс гадна тус номын хамгийн сүүлийн хэсэгт тэдний байлдаж явсан үйл явдлыг албан ёсоор хэвлэсэн. Өндөрлөх тулалдсан бүтээл дотор Монгол цэргийн байлдаан хэмээхийг хүснэгтэр оруулжээ. Үгийн далимд Юушуугийн бослогыг дарах төвийн орлог дарга Эрдэнэ сангийн тухай ярив. Хориотой ном болох өндөрлөх тулалдсан ном дотор түүний дурсамжийг оруулсан байдгийг. Байлдагчид тулаанаас өмнөх суртал ухуулга, танилцуулгын дараа бүгд гараан өрчин уур хэлнэн тэнгэр тултал бадарчээ. Боолын эзэн Ташуур далайн зов зүдэрсэн төвд хүмүүсийг зовоож байгаа нь нүдэнд харагдах мэт болж бүх дайчид улангасан бух адил дайран ороход бэлэн болсон байлаа гэж Эрдэнэ сан тухайн үеийн ухуулга явуулсны дараах үеийг дурсжээ. Төвдийн эсэргүү язгууртнууд боолын нүдийг амьдаар нь ухаж хамрыг нь огтолж авах болон гар хөлийг нь тасдгаа гэж Хятадын засгийн газар улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан үзэл сурталын довтлогооныг эрчимтэй өрнүүлж байваа. Үнэн дээр бол яг үүний эсрэг зүйл болсон бөгөөд Хятадын засгийн газар төвд хүмүүст яг үүнийг үйлдэжээ. Энэхүү бодит үйл ажиллагаа нь сүүлийн үед хүмүүст ил тод болж эхэллээ. 6 дугаар сарын 28-ны орой нар жаргах үеэр Өвөр Монголын цэргийн тойргийн удирдагчид Эрдэнэ санг дуудаж ийм нарийн заавар тушаал өгчээ. Тэд маш их сэтгэл хөдөлж намын төв хорооноос Монгол морьт цэргийг хөдөлгөх тухай тушаал өгчээ. Энэ бол нам бидэнд итгэж байгаа хэрэг мөн. Төвдөд орсны дараа Ланчуугийн цэргийн тойргийн удирдлагыг дагаж жадны үзүр улаан болж сэлмийн ир цус үзнэ гэжээ. Эрдэнэ сан дурсан ярихдаа бидний сэтгэл зүрхэнд дээрэмжтэн эсрэг хорслын галдул бадран төвдийн боолуудыг аврах ангийн тэмцлийн гүн хайрыг өвөрлөн дээд дарга нарынхан хүндэт даалгаврыг зүрхэндээ хадгалж галт тэргэнд суун өрн зүгт одлоо. Хянганы цэргийн сургуулийн 13 дахь удаагийн төгсөлтийн офицер 13 дугаар хорооны улс төрийн орлогч дарга байсан
Төмөн сангийн дурсан ярьснаар бол цэрэг анги нууц даалгавар биелүүлэхээр мордсон гинэ. Гэр бүлийн хүмүүстэй энэ талаар юу ч хэлж болохгүй тушаалтай байв. 1 жилийн дараа Далай лам зогтон гарсныг энтхэгийн мэдээллийн хэрэгслүүд дэлхийд даяар цацсан хойно сая л Монгол морьт цэрэг төвдөд дайтаж байгаа тухай бодит мэдээллийг хүмүүст ил болгожээ. Хөхнуур төвдийн өндөрлөг. Монгол морьт цэрэг нь хаана яаж байлдсан юм болоо? Япончуудын маш сайн мэддэг Хөхнуур нутаг бол Хөхнуур төвдийн өндөрлөгийн нэг хэсэг юм. Миний ачид багш Мацубара Масатаки 1985 оны 7 дугаар сард энэ нутагт очиж байсан билээ. Тухайн үед 20 хэдхэн настай байсан би төвдийн нийслэл Хас хотод тэнүүчилж явлаа. Хэдийгээр жаахан урт боловч би энд Мацубара Масатаки багшийн бичсэн бүтээл доторх Хөхнуур төвдийн өндөрлөгийн хэсгээс оруулъя. Хөхнуур төвдийн өндөрлөг бол дэлхийн хамгийн өндөрөөр барахгүй мөн хамгийн том юм а. Түүний дундаж өндөр нь 4500 м бөгөөд баруунаас зүүнш 2000 км өргөн бөгөөд өмнөөс умаршид 1200 км урт байдаг юм. Нийт талбай нь 2 сая 200 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд Япон улсаас бараг 6 дахин том газар нутгийг хамарна. Төвдийн өндөрлөгт маш олон уул нурууд зүүнээс баруун зүг рүү чиглэлтэйгээр сунан тогтсон байдаг. Хөхнуур төвдийн өндөрлөгийн умар хэсгээр Кунлуны нуруу болон өмнөд хэсгээр нь Гямлай нуруу сүмдэрлэж байдаг бөгөөд энэ хоёр нуруу асар том хаалт халахвч болж байдаг юм а. Эдгээр уул нуруудын ноён ориглын өндөр нь 7-оос 8000 м хүрдэг. Харин өндөрлөгийн дотоод дахь уул нуруудын өндөр нь 6-аас 7000 м-т хүрдэг бөгөөд баруун талаас эхлэн дурдвал Жимин таг, Хөхшил, Тэнгэр уул, Нэнчин тангуула, Баян хар, Анимачин болон Ганцсын нуруунууд байна. Дэлхийн дээврийн амьтан ургамал ерөнхийдөө хахир хүйтэн хуурай уур амьсгал зохицсон байдаг. Мацубара Масатаки судалгаа хийж байх цаг үеийн агаарын байдал өндөрлөгийн төв 4500 м-ийн өндөрлөх хэсгээр 6-аас 8 дугаар сар хүртэлх нийт 3 сарын хугацаанд агаарын дундаж хэм 0 градус орчим байсан байна. Хамгийн дулаахан 7 дугаар сард ч гэсэн агаарын дундаж температур нэмэх 3 градус байжээ. Жилд орох хурд хүнсийн хэмжээ 100-аас 400 мм байдаг. Хөхнуур төвдийн өндөрлөгийн цаг агаарын онцлог нь хахир хүйтэн, хуурай бас хүчтэй салхитай. Жилийн бараг 100 өдөр нь хүчтэй салхитай байх ба салхины хурд 17 м/с-ээс дээш байдаг гинэ. Энэ нь бараг тайфун гэх далайн хар салхитай адил хүчтэй шуурга юм. 1985 онд би бас төвдийн өөртөн засах орны баруун хэсэгт очисон бөгөөд 2000 оноос эхлэн бараг жил бүр Хөхнуур төвдийн өндөрлөгийн хахир хүйтэн, хуурай ширүүн салхин дунд өөрийн судалгаагаа хийж явлаа. Би Монгол морьт цэргийн уул мөрийг мөшгөж тэдний болон төвдүүдийн амьсгалж байсан тэрхүү агаараар амьсгалахыг хүсэн мөрөөдөж явлаа. Анхны тулаан ба Тэнгэрийн гисгэл. Дээр дурдсан Бямба зэрэг морьт цэргүүдийг Гансу мужийн Ланжуу хотод хүрсний дараа галт тэрэгнээс автомашин шилжүүлэн суулгаж Хөхнуур мужийн Сийнэн хотод авчижээ. Тэндээ амрах завдалгүй тушаалын дагуу маргааш нь л ихэд Юушуу нутгийг зорив. Нөхцөл байдал туйлын хүнд давчуу байлаа. Бямбад орсон ярихтан Баян хар уулын Хуашиша хүрсний дараа ачааны машин цааш явах боломжгүй болж цэргийн ангиуд тэрхүү газартаа 1-7 хоногийн турш бэлтгэл хийвэ. Байлдагчид цэргийн агт өндөрлөгийн өвчнөр өвдөж амьсгалахад бэрх тул сулдж ядран мордын тах бүгд салж унан туурайнаас нь цус гарч урагшлахад нэн хүндрэлтэй байлаа. 1958 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол морьт цэрэг анх удаа буун дуу гаргажээ. Тэд маш ширүүн урсгалтай Хуашиша голыг гатлах үед эсрэг талын эрэг дээрээс урвагч этгээдүүд буудаж монголчуудаж хариу галнэв. Энэ бол бараг бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсны дараах Монгол морьт цэргийн хамгийн анхны тулаан юм а.
Хэдэн минут ч боллгүй том болих зэвсэгтэй урвагчид бутран алга боллоо. Би хорооны улс төрийн хилцэн орлогч дарга журамттай хамт босогчдын майханд ойртон очиход цагаан туг өргөсөн хэдэн хөгшин ламыг олж харлаа. Ард нь зогсож байсан 4 залуухан төвд ангийн бууга доош тавин бууж өгснөн илтгэв. Журамт орлогч мориносон буун тэдэнд ойртох үед тэр хөгшин лам гинт өврөөсөн гар буу гарган хамт явсан орчуулагчийн цээж рүү 3 удаа буудаад журамт орлогчийн моринд гялсхийн мордон хар хурдаараа давхин алга боллоо. Бууж өгсөн 4 төвд залуугийн дундаас бараан царайтай нэг нь гинт хутлын түрээнээс нэгэн богино хутгаан гарган юр усын хурдан хөдөлж бас нэгэн орчуулагчийн цээжинд хутгаанд дүрж орхив. Энэ үед хорооны орлогч дарга Бадрангуй хөрөлдсөн ирж төвд хүмүүст хандан олзлогдсдод инэрэнгүй хандах бодлогыг тайлбарлаж тэднийг харин бидэнд замчилж орчуулга хийхийг санал болгосон ч тэд эрс татгалзва. Бямба эдгээр олзлогдсдын хувь тавилан юу бол төгссөн талаар огт дурдаагүй байна. Олзлогдсон төвд орчуулагч нарт хандсан харгас хандлага нь магадгүй өөрсдөөсөн урвсан төвдүүдийг ихээхэн занан хорсож байсны илрэл байж болох юм аа. Төвдүүдийн бодлоор бол хятадын чөлөөлөх армийг нутагтаа дагуулж ирсэн урвагчид туйлын ичхүүртэй бөгөөд хорсолтой хүмүүс юм аа. Төвдөд 2 дугаар дэсийн гавья байгуулсан Бямба 1960 онд Өвөр Монголдон буцжээ. Түүний хэдийгээр өөртөө засах орны нийгмийг хамгаалах албаны салаан дарга болгосон боловч тэрээр жирмийн тал нутагтаа буцах замыг сонгож гэр бүлтэйгээ хамт амьдарчээ. 1966 оны соёлын хувьсгал эхэлсний дөнгөж дараахан салан тусгаарлагч Өвөр Монголын ардын хувьсгалт намын гишүүн гэж түүнд ялт тулган баривчилж шоронд хорьсон байна. Мөн түүнтэй хамт 120 монгол хүнийг хорьсон нь мөр зэрэгцэн тулдаж байсан дайчин нөхд нь байлаа. Хоригдож байх хугацаанд бараг өдөр бүр хятадуудын тамлал яргаллыг амсаж галаар төлүүлж тогоор цохиулах зэрэг хүний ой ухаанд багтамгүй аимшиг зовлон амсжээ. Жишээлхэд морьт цэргийн 14-р хорооны дарга Бадрангуйн толгойд хятадууд хадаас хадаж алжээ. Пулемот салааны дарга байсан Баво Фэнчи, цэргийн зэвсгийн салааны албаны салаан дарга Жимбо, эмэгтэй дарга Байсуулань, шүүгүй лам зэрэг дарга нарыг маш харигсаар тарчилгаан зовоож алсан юм а. 1972 онд шоронгоос дөнгөж суллагдсан Бямба засгийн газарт өргөдөл бичиж өөрийн хэргийг цагаатаж өгөхийг хүссэн боловч чи бүү давар эндээс тонил хэмээн хөөжээ. Эцэстээ монголчууд төвдүүдийг устгаснаас болж мөнх тэнгэрийн гисгэл хүртсэн хэрэгэ гэж тэд бодох болсон юм а. Мал сөрөг болон Япон сэлэм. Буцаад Юушүүгийн талаар өгүүлье. Монгол морьт цэрэг ерөөс урд учирч байгаагүй хүнд мэрэх замаар урагшилж байлаа. Хуашишаа бол далайн төвснөөс дээш 4370 метрийн өндөр уулын орон юм. Тэд маш их ядар зүтрэн арай гэж зорьсон газар хурч буудлан гал түлж халуун хоол цай ууж идэхийг хүсжээ. Бид гал түлхээр аргалан өрж зэрэглээд асаах гэж яаж ч оролдоод хичнээн арьсан хөөргөөр хөөргөдөвч утаа хаяхаас биш асаж өгөхгүй байлаа. Бид чүү чамээ галаа асааж усаан даригтал буцлагсан боловч уухад ам халахгүй бөгөөд будаанч мөн түүхий байлаа. Учир нь өндөрлөгийн агаар нэн сэрэг тул хүчил төрөгч хүрэлцдэггүй байна. Юушүүгийн төвдүүд хятад хүмүүсийг үзен ядаж явахыг монголчууд өөрийн нүдээр харсан байна. Гэвч тэд энэхүү бодит байдлыг тэрслгүй этгээдгийн мөлжигч ангийн үзэл гэж өөрсдийгөө хуурч тэс өөрөөр тайлбарлан итгүүлэхийг оролдож байжээ. 1958 оны 8 дугаар сарын 3-ны үүрээр дорн зүгээс наран мандаж үүл сулан Канатан тал нутагт гэрлийн тусгалаа. Аргалын утаа суунаглан өхөр мөөрч хонь майлалдан нэгэн сайхан жаргалтай амьдралын дур зураг нүднээ тодон харагдлаа. Энэ бол Монгол морьт цэргүүдийн олж харсан төвд нутгийн бодит үзэмж юм. Эндээс өөрсдийн төрсөн нутаг болох Монголын тал нутагта байгаа мэт сэтгэл тэдэнд төржээ. Гэхдээ энэ нутагт аж төрж буй хүмүүс бол тэдний дайсан болох цэрэн ванжлаар толгойлуулсан босогчдын бүлэг юм а. Ийхүү жаргалтай амьдарч байгаа төвдийн малчид өөрсдийг нь Монгол морьт цэргийн 31-р анги бүсэлсэн гэж юус төсөөлөж үгүй байлаа.
Өдийн хойно 1 цагийн алдад морь цэргийн пулемет галлаж эхэллээ. Дөрвөн зүгт бутран амь зулбан зугтаж байгаа малчтын зүг Монгол морьт цэрэг чонон сүрэг мэт давшин Япон сэлмээ эргэлдүүлэн дайран орлоо. Төвдийн элэг нэгтнийг чөлөөдий. Тэд ийн хашгиран тулаанаа эхэлсэн билээ. Нар жаргах үеэр босогчдын бүлгийн хагасаас илүүг нь сүнөв. Цэргийн тоо хэмжээг нууцлсан өндөрлөг тулдсан номд нас орсон хүний тоо хэмжээг огт бичиж үлдээгөөгүй ба энэ нь хамгийн анхны аллага байсан юм а. Канатаны ширүүн тулалдаан дууссаны дараа 31-р ангийн орлогч дарга Хянган цэргийн сургуулийн 13 дахь удаагийн төгсөлтийн офицер Хүрэл Багна нэгэн төвд эмэгтэйг олж харжээ. Галсан хэмээх тэр эмэгтэй 4 хүүхдэд дагуулan том чулууны ард нуугдсан байлаа. Хүрэл Багна орлогч болон Монгол цэргүүд тэднийг ихэд өрөвдөн Аадар борон дундуур хүүхдүүдийг нь моринд сундлан цэргийн хоорондон авчирчээ. Тэдний хийж чадах зүйл ердөөл энэ байлаа. Миний төсөөлж байгаагаар бол Канатан хийгээд Монголын тал нутаг хоёр адилхан өнгө тогтоцтой ба майхан бангийн хажуугаар бэлчиж байдаг мал сүрэг агаарт шингэсэн сүү сайлын үнэр нь тунчиг төстэй байлаа. Болих хийцтэй ангийн буу, хутаг, гартан, урд чадан, чанга готхон үхсэн босогчдын хүүрийг харвал төвдүүд нь Монголын тал нутаг дах малчидтай адил амьдралтай, ижилхэн бурхны шашныг шүтдэг хүмүүс боловч хурц эрт Япон сэлмийг эсэргүүцэн тэмцэлтхийн аргагүй гэдгийг хялбархан ойлгож болно. Төвд дэх Монгол нэрт газрууд. Хүрэл Багна 31-р ангийг удирдан 1958 оны хамар Тунтанхэ голыг гатлан Тэнгэр уулын бүсэд орж төвдийн нийслэл хас хотоос зүхтан гарсан босогчдыг нэхэн хөөж эхэллээ. Тунтанхэ буюу хятадаар окторгой дурсагч гол гэдэг нь тэдний эрт дээрээс нэрлэж ирсэн нэр юм. Энэ нь Тэнгэрийн хязгаарын уулсын ориглуудыг холбосон гол гэсэн утгатай. Тунтанхэ гол бол 5000 м өндөр уулнаас их авдаг бөгөөд урсгалын доод хэсгийг нь Жиншажан хэмээн нэрлэдэг байна. Энэ голын өөр нэг нэр нь Хөхмөрөн юм. 1985 онд Хөхнуур төвдийн өндөрлөгөөр хээрийн судалгаа явуулж байсан Мацубара Масатаки ингэж бичсэн байдгийг. Хөхмөрний айс ав нь хойд хэсгийн чумархэ буюу улаан морин, тогтог гол, гарчуу, бүчүү болон данчуу зэрэг голуудаас бүрджээ. Чумархэ голд эдгээр голууд цутхан улмаар Тунтанхэ голд нийлдэг байна. Энд газрын нэрийн талаар тайлбар хийх хэрэгтэй. Тэр нутгийн хүмүүс Тунтанхэ голыг мөрс гол буюу мушга гол гэж нэрлэдэг бөгөөд монгол хэлээр олон мушгирсан эсвэл олон салаалсан гэсэн утгатай юм. Тангуула гэдэг нь монгол хэлний тэнгэр уул гэдэг үг бөгөөд төвд хэлээр хазгай дуудснаас уг нэр үүсжээ. Амдоо нь Хөхнуур мужийн нутаг дэвсгэрт орших бөгөөд тус нутаг дах ихэнх газар нутгийн нэрс нь монгол үгнээс гаралтай юм. Энэ нь 13 дугаар зууны үед монголчууд дэлхийн дээвэрт ирж төвдүүдтэй маш нэгт холбоо харилцаатай болсон түүхтэй салшгүй холбоотой юм а. Бүхэлдээ монгол нэртэй газруудаар аялан явахдаа Монголд морьт цэргүүд өөрсдийгөө харин хүн гэж бодоогүй баха. Харваас эрхэм хүн чивэр хатан гол дээрээс бууж харигатан нэлээж урсаар холын далай цутгаад харж хизээч ирэхгүйг харж сэрж үл мэдэх буюу. Энэхүү яруу найргийн шүлэг нь дундад Азаас гаралтай түрэг цустай тан улсын их яруу найрагч Ливэн бүтээл юм а. Хөхмөрөн, хатан гол, Нүүжан мөрөн гэдэг 3 их гол нь гурвуулаа төвдөөс их авсан бөгөөд өнөө цагт энэхүү газрын хятадууд 3 голын их хэмээн нэрлэдэг билээ. Хятадын худал үгээр хангинсан Япон сэлэм. Морьт цэргүүд 10 дугаар сарын 9-ний өглөө төвдөр Данчуу монголчуудын нэрлэлгээр дан голыг гаталжээ. Тэдний зорилго бол урт хугацааны туршид партизаны дайн хийж буй төвдүүдийг хөөн дарах төлөвлөгөөтэй байв. Морины хурдаар гинтийн цохилт өгөх нь хүннүгэн үеэс монгол хүмүүсийн цусан шингэсэн цэргийн эрдэм тактик билээ. Энэ тактикийн онцлог нь өөрөөсөө байнга морин юулж солин харин дайсандаа амрах завдал өчүүхэн өгөхгүйгээр гизэг даран мөрдөж эцэд цуцсан үед нь гинтийн ширүүн довтлогоогоор устгах арга юм.
Хятад хүмүүс энэхүү цэргийн арга ажиллагааг хизээж гүйцэтгэж чадахгүй тул монголчуудыг ашиглах санаа төржээ. Шууд хэлэхэд Мао Цзэдун зэрэг Хятадын эрх баригчид төвдөд монгол цэргийг хэрэгжлэн нь маш зөв санаа байсан юм а. 10-ны өдрийн өглөө Юушигийн Жээгүүси сүмийн ховилгаан дуг нойрондон дугжирч байхад нь монголчууд бүсэлжээ. Монголын морь цэргүүд 7 цагаан болон олон хар вангийг бүслэн авав. Хөрөл баг нь энэ талаар нарийн тайлбарлаагүй боловч Хөхнуурын төвдүүд 2 төрлийн майхан вангийг хэрэглэдэг юм. Цагаан өнгийнх нь бөмбөрдгөө хэлбэртэй ерөнхийдөө монгол гэртээ төстэй сууц өгөөд нөгөө нь сарлагын савг хялгасаар хийсэн хар өнгийн банаг юм. Тэр нь жинхэнэ төвд хүний сууц ажээ. Цагаан өнгийнхийг нь хонь ямааны ноосоор хийдэг бөгөөд төвддсөн монголчуудын гэр юм а. Өвөр Монголоос ирсэн морь цэргүүд нь тухайн үед энэ нутагт амьдарч байсан монголчууд төвдүүдтэй нэгдэн тэмцэж тулдаж байсан гэдгийг мэдэхгүй байжээ. Ингэж ахан дүүсийн хоорондох амь тэнцсэн тулаан эхэлвэ. Нэг үндэстэн хоорондон хөнөөлдсөн аимшигт хэргийг үүсгэсэн хүмүүс бол мөн л хятадууд билээ. Хөрөл баг нь бичгтэн нэгэн гайхлын сахиусныг яг голд нь унаж буудсан бөгөөд тэр гайхал бол мөнөөх ховилгаан байсан юм. Ингээд ховилгаан лам нар болон энтхэгийн тэрслүү этгээдийг даган дахин босож ирнэ гэсэн төвдийн босовчдын хүсэл эрмэлзэл иймхүү занхран адваа гэжээ. Төвдүүд эр юм ялгаагүй ямаа болон сарлагын өснөөс арьсаар хийсэн ховц өмсөж, биедэн элдв гоёл чимэг зүүж, янз бүрийн бурхтын гуу болон үнэрт модоор хийсэн эрх, зүү, ойдлын уут, хэд захиураа хүзүүнээсээ зүүсэн байдаг. Энэ нь дайнд ер нь иймэрхүү өмсгөл зүүсгэлтэй хүмүүс өртсөн юм. Шөнө болон үүрээр дайралт ихтэй тун чадамгай Монгол морь цэргийн 14-р хороо нь 10-р сарын 19-ний өдөр Мууятанд байдаг Баглаа ууланд дуг нойронд байсан Эренчин цэрэн болон Баймаа Данжуугийн 2 бүлгийг устгажээ. Тэд бол цөмөөрөө Юушүүгийн төвд малчтын бүлэг байсан юм. Цэргүүдийн бичснээр сарны гэрэлд эхлээд пулеметоор шүршиж дараа нь Япон сэлмээр зүйл дуусгадаг гэжээ. Хятадын коммунист намын суртал ухуулга нь маш хорон муу нөлөө үзүүлж хятад хүмүүсийн худал үгэнд автсан монгол цэргүүд төвд хүмүүс рүү Япон сэлэм далайхын гол үндэс болжээ. Төвдийн лам хувилгаад болон боолын эзэд нь бүгд бугч өтгөр юм а. Тэд 15 настай жоохон охтыг алж дунд чөмөгний ясаар нь ганлан бүрээ хийдэг бөгөөд хүүхдүүдийг алж гавлын ясаар нь хоолны ая хийдэг юм а гэж ухуулдаг байжээ. Анчин сяаны бор сумыг байлдан эзэлж 1000 гаруй босогчдыг устгасны дараах цэргүүд дотор дээрх бодол байжээ. Жаахан охтын чөмгөний ясаар ганлан бүрээ хийх болон хүүхдийн гавлын ясаар аяг хийдэг нь Монгол болон төвдийн буддын шашны сүмд заавал байдаг хэрэгслүүд юм. Би ч гэсэн багадаа иймэрхүү шашны хэрэгслийг бишгүй нэг л үзэж хүн болсон билээ. Эдгээр нь зөвхөн шашны зан үйлдэл хэрэгэлдэг хэрэгсэл төдий зүйлс юм. Тэрхүү дунд чөмгөний яс бол аль эрт нас барсан охтын ясыг дахин сайн төрүүлэхийн тулд авч хэрэгэлдэг бөгөөд гавлын яс бол дайнд өргөцсөн дайсны талын хүмүүс юм уу? Эсвэл өвөг дээдсийнхээ гавлын ясаар хийдэг юм. Энэ нь эртний хүннөөгөө үйдэж байсан уламжлал бөгөөд Сима Цяны түүхийн тэмдэглэл болон 13 дугаар зууны үеийн Монголын нууц товчонд тэмдэглэгдсэн байдаг. Гэвч аяг хийхийн тулд зориуд хүн алах явдал огт байгаагүй. Харамсалтай нь монголчууд болон төвдийн энэхүү уламжилт соёлыг гуйвуулан ангийн тэмцлийн тухай гажуу буруугаар тайлбарлан ухуулахад эдгээр заншлан хятадуудад сайхан өгөөш болжээ. 11-р сарын 21-ний өдөр нар жаргахын үеэр жаахан охтын хөлийн ясаар хийсэн бишгүр бүрээ үлээх дуртай бор цүрэн сүмийн хувилгаадыг нэгийг нь ч үлдээлгүйгээр Япон сэлмээр цавчин хороожээ. Хорооны орлог тарга сүрэнхүү бичгтээ дайны талбарыг харахад дайсны хүүр цогсос газрыг зайгүй дүүргэж яг л цавчин унгасан эрдэнэ шиш мэт харагдаж байлаа. Жаргах нарны улаан туяанд бор сүмэн нэлэнхүйтэй цусан улаан өнгөтэй харагдаж байгаа гэж. 3. Күнлүүний нурууг чичрүүлсэн Монголын морьд цэрэг. Холыг зорьсон монгол дайчид хатан зоригийг барин тэмцэн өндөр уулын буданд орондож өвгдийн нэрийг хуглахгүй тулд нь
Зөв буруу гагц тэнгэрэл шүүн зөвхөн бид дайснал ялах ёстой. Нэргүй нэгэн шүлэг. Ньюжан мөрний ихээс самнсан ялагчид. Нэхэж буй цэргүүд бол хятадууд биш гэдгийг төвдүүд айжмаар ойлгож эхэлжээ. Учир нь юу гэвэл тэднийг мөрдөж байгаа цэргүүдийн арга тактик маш чадамгай байсан ба тэд тулааныг маш богино хугацаанд хийж дуусгаж байснаар барахгүй. Хэрэв бууж өгсөн тохиолдолд олзодлогсдыг хөнөөдөггүй зэрэг нь хятадуудаас эрс ялгаатай байв. Харин хятадууд явганаар давшиж өндөр улсыг давж чадахгүй саатаж байсан ба хэрэв төвдүүтэй тааралдвал эм хөгшин залуу нь ялхас хүүхдүүдийг ч ялгалгүй бүгдийг нь алж устгадаг байв. Төвдийн босгогчдод гэсэн энэ ялгааг олж мэдээд Монгол цэргүүдэд бууж өгөх хүмүүс олширваа. 1959 оны 1-р сар гэхэд Юушүүгийн Заодоо сян, Чиндүү сян, Анчин сяныг эрхшээлдэн оруулсан Монгол цэрэг аажмаар Жөөгийн төв суйрангуудаар ядалтын дараах самналтын тулаануудыг эхлүүлжээ. Энэхүү байлдааны арга тактикийг хятад ойлголтоор бол дахин цэвэрлэх гэдэг байна. 13 болон 14-р хорооны цэргийг түр амраасны дараа өмнө зүгт байдаг Ньюжан мөрний дээд урсгал руу давших байлдааны даалгавар өгчээ. Тэр нь далайн төвснөөс дээш 5,000 метрийн дундаж өндөртэй нэн өндөрлөг газар билээ. Хятадууд энэхүү ариун дагшин оронд байгалийн сайханд алмайран сатаарч харин хүмүүсийг алж чадах бохир ажлаа монголчуудаар хийлгэжээ. Ньюжан мөрний их авдаг газар бол төвдийн өөртөө засах орны зүүн хойд хэсэг дэх Нянчин, Тангуула салбар улс юм а. Тус мөрөн Камба, Юньан мужийн онгон дагшин ой модон дундуур урдсаар Миньямар улсын нутгаар дайран Андаманы болонд зутгадаг юм. Хятадаас гадна бусад үндэстнүүд түүнийг Салвэн мөрөн гэдгээ. Хянганы цэргийн сургуулийн 12 дугаар төгсөлтийн сурагч Гардин дурсан бичснээр 4-р сарын 19-ний шөнө бид сарны бүдэг гэрэлд Жичүүхэ голыг уруудан давшиж Дэнчин сяны эргэ гэх газар Лавзан абуугийн босгогчдыг даран сөнөөлөө гэжээ. Чулуу овоолж хийсэн бат бөх бэхлэлтийг бөмбөгөөр салам дэлбэлсэний дараа сандарч эмэгцэгдсэн алдсан дайснуудыг Япон сэлмээр цавчин устгасан бөгөөд дайралт дуусахад өндөр уулсын цаанаас нар мандлаа. 5,000 метрийн өндөр уулсын нутагт мориор хүрч боломгүй газар маш их байдаг юм. Нэг л хазгай гიშгвэл хэдэн зуун метрийн өндөр хязгаанаас нисэх аюул байнга занал хийлнэ. Заримдаа нэг өдөртөл гэхэд хэд хэдэн удаа ширүүн мөндөр цасан шуургатай тааралдана. Цэргийн хувцас хатаах завгүй бөгөөд нойтон хувцсан дээр төмөр хоёыг мэт мөсөн бүрхүүл тогтож хөлдөнө. Энэ бол хятадуудын эхлүүлсэн төрөмгийн дайны дундах Монгол цэргийн бодит нөхцөл байдал юм а. Ньюжан мөрний дээд урсгалын Дэнчин сян, Ньерун сян, Сюозун сян зэрэг газруудад хийсэн самналт 1959 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилжээ. Монгол цэргүүд энэ нутагт эгээл 13 дугаар зуунд иргэн очсон мэт нэн ирлэхээр тулдсан байна. Хянган цэргийн сургуулийн сурагч хүрэл баганд орсохтаа 9 дугаар сарын 2-ны өдрийн үүрээр бид 22 хүнийг удирдан цагаан уулын зүүн хэсэгт эргүүлд гарахаар мордов. Гэнэт 150 орчим хүнтэй дээрэмждэг олж харлаа. Хэдийгээр өөрсдөөс нь хэд дахин илүү хүчтэй дайсантай учирсан боловч Монгол цэргүүд огтхон сандар твдсэнгүй. Эхлээд пулемотор хүчтэй галлаж, дараа нь цэргийн хоёр хэсэгт хуваан нуман түлхүүр байрлалд орж, гартан Япон сэлмийн атхан дайсан лугаа хүчтэй довтлоо. Тэд хонин сүрэг рүү дайрч буй өлөн чонмот дайсан нь хяар зохив. Энэ нь ч гэсэн бас эртнээс уламжлан ирсэн нүүдэлчин дайчдын байлдааны арга юм. Энд Евразийн их түүх судлаач Эрдэмтэн Сугаяма Масакигийн судалгааг товч танилцуулъя. Морин дээрээс харвах аргыг бусад үндэстнээс илүү эзэмшсэн байлдааны өндөр чадвартай нүүдэлчин дайчид туйлын гавшхай хөдөлгөөнтэй бөгөөд бутрах тархахтай хурдан. Энэхүү хүм морь хоёрын нэгдэл нь орчин үеийн өндөр хурдтай нисгэн гоц хөлгөлсөн нисгэгч мэт юм а. Шинээр мандсан манж үндэстний алтан улстай хамтарч өстөн дайсан болох Титаны Лё улсыг умард сүн улс ялсны дараа алтан улсын элчнэр болох 17 морьтон одоогийн Хэбэ мужийн хойд хэсгээр давхиж байхад нь умард сүн улсын нэгэн жанжин 2000 гаруй явган цэргээр бүчин авч
тэрхүү элч нарыг олзлон гавьяа байгуулахаар шийджээ. Гэтэл бүрэн зэвсгэлсэн 17 морьтон тэр дороо зүүн баруун төв хэмээн 3 хэсэг болон хуваагдаж төвдөө 7 морьтон баруун зүүн талдаа 5 морьтон болов. Энэ бол тэдний хэрэгэлдэг байлдааны хамгийн сайн арга юм. Энэ 3 хэсэг нь шууд морины давхиан дунд тасралтгүй харван хөндлөн голдгүй давхиж самууруулан 2000 гаруй хүнийг байлдах ямар ч эмх зэгцгүй болгосноор Хятадын цэргүүд 4 зүгтээ сарнин зугтаажээ. Харин энэхүү 17 морьтон бүгд амьд мэд үлдснээр барахгүй ширхэг үсэн ч унсангүй. Энэ бол умард сүн улсын түүхэнд үлдсэн түүхэн баримт юм. Эртний уламжлал 20 дугаар зууны Монгол морь цэргийн биед дахин амилжээ. Монголчууд бол төрлөхөөс хамгийн шилдэг цэрэг дайчид билээ. Үүний дээр Японы орчин үеийн цэргийн арга барилыг эзэмсэж бэлтгэгдэн улам хөшөрхөг болжээ. Ийм морь цэрэгтэй тулсан орчин үеийн цэрэг дайны ямар ч туршлагагүй төвдүүд ердөөл бойнд орсон хон юмаа мэт байлаа. Үнэхээр харамсалтай ийм түүхийг бид дэлгэн суунаа.